Номтой хоёрыг хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад нэр дэвшүүлж байгаа. Тэгэхээр мэдээж залуу хүн энэ салбарт бас мэрэгчсэн гэж үзэж байгаа учраас сайдад нэр дэвшиж байгаа хаа гэж би харж байгаа. Нямтайшир гэдэг хүнийг би маш сайн мэднэ. Сайн бизнесмен, Монгол улсад бас их хэмжээний татвар төлөгч, ажил хэрэгчүн байдаг юм аа. Нямтайшир байгаас би бас шаардлагатай үедээ би зөвлөгөө авдаг. Тэгэхээр номтой хоёр бол мэдээж энэ нийгмийн хамгааллын салбартаа бас мэрэгшиж байгаа ардын намын боловсон хүчин байгаа. Өнгөрсөн 4 жилд номтой хоёр бид хоёр нийгмийн даатгалын сангийн шинтгэлийн асуудал дээр хэд хэдэн удаа Эрдэнэ сайттай бас маргалдаж мэтгэлцэж байсан. Тэгэхээр одоо нийгмийн даатгалын сан гэдэг энэ өрөнд орсон санг, магадгүй нөгөө талаас засгийн гадраас их хэмжээний авлагатай санг, нэрийн данс нь мөнгөждөггүй нэг утгагүй болсон энэ санг зах зээлийнх нь замаар ажилуулах энэ чиглэлийн реформыг манай номтой хоёр хийх баха гэж найдаж байна. Энийг ер нь хийгээрээ. Олон жил ярьж байгаа шүү. Эрдэнэ сайттай энэ асуудлаар бид маргадаг байсан, мэтгэлцдэг байсан. Тэгэхээр өөрөө одоо сайд болж байгаа учраас энэ асуудлаа барьж аваад зоримог шинжил хийгээрэй гэж хэлмээр байна. Мөн өнгөрсөн 4 жилд хийсэн ирээдүйн тэтгэврийн сангийн тухай хууль гэж нэг хууль гарсан. Ипотектэй холбож өгсөн. Энийг зах зээлийн хямралын энэ цаг үед энэ хуулийн хэрэгжилт ямархуу хэлбэрээр яаж явбал зөв бэ гэж нэг сайн олон талаас нь хараарай. Энэ хууль магадгүй зөв хууль байж магадгүй хэрэгжүүл. Бас хямралын үед бас бурууч байж бас магадгүй. Энийг шинэ сайд бас нухацтай авч үзээрэй гэж хэлмээр байна. За тэгээд хөдөлмөрийн бодлого, халамжийн бодлого тэр чигээрээ өөрт чинь харьяалагдах нэ. Энэ бол том салбар аа. Тэгэхээр энийг мэдээ залуу хүн учраас ардын нам танд итгэж байгаа учраас та авч чадах байхаа гэж би итгэж байна. Хов хүнтэй ч холбоотой хоёр зүйлийг хэлэх хэрэгтэй. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд та бүхэн бас хоёр зүйл дээр жаахан зөрчилддөг байсан. Нэгдүгээр цагаан суврагын ордыг МАК гэдэг компанид өгүүлэх ажил дээр таны оролцоо байсан эсхийг би мэдэхгүй. Энэ бол нэг нэлээд буруу юм боллоо гэж би ойлгодог. За энийг өнгөрсөн зүйлийг яриад яах вэ? Бизнесийн асуудал учраас. Хоёр дахь зөрчилддөг байсан асуудал. Тэр баар саманд орж хутга шүүг гаргадаг энэ нэг тийм асуудал байсан. Улс төрчийн ёс зүйтэй холбоотой асуудал. Өргөдлийн байнгын хорооны дарга байхад Мунзуу гэх иргэнээс, Батулга гэдэг иргэнээс олон өргөдөл гомдол ирж байсан. Тэгэхээр одоо номтой хоёр хүүхд бишээ, 40 гарсан эр хүн. Дахиж ийм ёс зүйн шинжтэй алдаа дутагдал битгий гаргаарай. 40 хүрсэн эр дөрвөө дарсан ат гэж байдаг. Ноён нуруутай байгаарай. Ядарсан ард иргэдийг дээрлэхэж болохгүй шүү. Би танд итгэж байна. Бусад нөхдийн чинь нэгэн адил би танд итгэж байгаа. Тэгэхээр сайдын ажилд чинь өндөр амжилт хүсэн ёрой. Энэ иргэдийн итгэлийг, энэ ардын намын итгэлийг сайн дааж ажиллаарай. Сөрөг хүчний гишүүний хувьд би хяналтаа тавьж ажиллах болно. Сайн зүйлийг чинь дэмжиж ажиллах болно гэдгийг илэрхийлье.